байна уу? Энэ өдрийн амар амгалан айлтгая. Өнөөдөр үнэхээр сайхан өдөр болж байна. Намрын адаг сарын шинийн 15-ны энэ бас гайхамшигт өдөр. Бид нар бас нэгэн баярыг ингээд хуваалцах байгаа да. Баяртай байна. Монголчууд мэдж байгаа Монголын ард түмний охин Амин гэрэл гэдэг охины төлөө монголчууд 2019 онд Монгол даяараа бүгдээрээ зүрх сэтгэлээсээ энэ охины амьдралыг аврах гэж бид нар бас бүгдээрээ зүтгэж байсан. Тэгвэл тэр цаг үе маань түүх болон үлдэж өнөөдөр бидний хайртай Монголын ард түмний охин Амин гэрэл охин маань өнөөдөр 7 насыг хүрж байна. Тэгээ энэ гайхалтай 7 насны ойг тэмдэглэхэд Японоос өчигдөр Солонгос ирсэн. Тэгээ өнөөдөр Амин гэрэл охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд Амин гэрэл охиндоо төрсөн өдрийн мэд хүргэе бяцхан божуулаагаан тайзан дээр урьж байна. За тэр. За баярлалаа. Божуулаад бэлгээ өгөөч. Урт наслаарай. Их орондоо хэрэгтэй хүн болоорой. За. Баярлалаа гэсэн. хоёрыг Таханда төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн сэтгэл гэвэл би нөө охиноо болохоор хизээч ингэж уус алдна гэж төсөлж чадахгүйсэн баг дотроо. Тийм учраас охиноо аврахын бүгдийг хийх ёстой гэдэг зүгээр нь бодол байсан. Тэгээд ерөөсөө муугаар төсөлж чадахгүй. Тэгээд сүүл рүү ингэж уйлаад тахаар чинь хүн яах юм бэ? Уйлгаас өөр юм байхгүй. Тийм болохоор ямар ч гэсэн миний охин чадна. Тэ? За чадна миний. Одоо ингэж уйлаад яах вэ? Би бас өөр хүчтэй ээж миний охин хүчтэй ингэдэг утгаар охиноо ингэ дараа нь хараад ингээд яг ингээд таланд орсныхан дараа ингээд ороод хараасан чинь ингээд хүчтэй байжсэн чинь ингээд өөрөө ирэх ингээд урсгаал бүр ингэсэн чинь манай орчуулж байсан ихчдгсэн. За намайг чи ийм их юм даа чи одоо ингээд үүсэхгүй гэх юм. Тэгээд амар. Тэгээд ингээд нөхдөр ороод харсан чинь урссан. Бүр амар ингээд бүр нүдэрс тийм байх гэж төсөөлөөгүй байхгүй. Тэгээд ингээд амар хэцүү байдалтай ингээд нэг хөөрхөн тэгээд харахад айгүй хөөрхөн царайлаг бүр тэгээд цаавцгаан тэгснэ. Сэрэмбүйтэй охин яасан гэж сэрэмбүйтэй охин яасан харагдаж байгаа. Тэгээд би бүр урсчихж байгаа юм чи. Би ерөөсөө тэгж ойлно. Тэр зүгээр яг хийж миний мэдрээгүй мэдрэмж байсан. Тэгэхэд яад ч юм бас дахин дурлаад ч юм уу. Тэгээд ингээд охин яасан гэдэг энэ бүхний ард ингээд гараад ирсэн. Тэгэл тэгэхдээ би миний нөхөр болохоор бас эрхлээд байсан болов уу гэж бодсоо. Одоо болохоор бас миний нөхөр би ганцаараа ингээд нөгөө хоёроо хүлээж чааж. Нөхөр орнгод охин яасан бас өөрөө хүчтэй биш тэ миний хан чи ямар ч гэсэн охиноо асууж байгаа гэж байна. Тэгээд бүр амар бүр хэцтэй амар юусаа байсан. Тэгээд жоохон онгоосон би. Түүнээс дандаа ингээд хүчтэй байх гал бас хамаагүй уйлж чадахгүй яваад байсан юм болоо. Би зүгээр энэ бүхнээс харсаа. Бас айгүй хүний амьдрал ямар үн цэнтэй байд юм бэ? Өөр хөөхүүд гэр бүл ямар үн цэнтэй байд. Нэг хоромч гэсэн ирүүл инээж байгааг нь харахаар хүнд ямар их аз жаргал байд юм бэ гэдэг утгыг. Тийм болохоор цаашид ч гэсэн хором мөч бүхэн айгүй үнцтэй гэдэг энэ бүхтээс бас олж мэдэрсэн. Тэгээд би чинь юу Солонгос явах. Ер нь тийм юмч боддггүй хүн байсан. Ер нь фэйсбүүк ч мэддэггүй хүн байсан чинь ингээд миний охин бас нэг утгаараа миний охин амьдралыг бүгдийг аав ээжтэй бүгдийг өгсөн, мэдрүүлсэн, бүгдийг цэцэглүүлсэн, амьдралын утга учир гэдэг юм мэдрүүлсэн юм байна да гэж энэ бүхний цаана ойлгосон. Тэгээд би за яг одоо энэ үн цэнтэй өдөр те жаргал баяр баясгал инээд хөрөөр дүүрэн өдөр. Тэгээд та бүхэнд ингээ хүрэлцэн ирсэн чинь маш их баярлалаа. Тэгээд миний охин би одоо ингээ миний охин анх 7 сартаа бид гурав ингээд Солонгос улсад ирээд ганцхан охиноо аврах хүсэлтэй ирсэн.
Гэтэ юу гэж мэдэхгүй. Яагаад мэдэхгүй. Тэгсэн мөртөө л ямар нэгэн арга байх хэрэгтэй гэж ерөөсөө шантраагүй. Тэгэл айр ихчтэйгээ тараад айр ихчигээ одоо ингээд бүх ингээд байгаагаа хэлээдсэн ч айр ихч маань тэгээ их чинь туслая гэд. Тэгээд ерөөсөө бүх юм л тэр дараа бид нар яг ингээд нөгөө бүх юм ингээд бодит байдлаар үнэн байдлаар яг нэг олон ангит кино шиг өдөр болгоо өглөөнөөс орой хүртэл ингэж лайв хийж ари ихч маань ажиллаа ингээд ажил сургууль бүх юмаа хойш тавиад бид гурвын төлөө ганцхан явсан. Тэгээд тэр бүхэн үнцэн дээр ингээд манай монголчууд бас агуу хайраар дөрөн хүмүүс. Тэгэхээр миний охин ингээд бүх монгол хүмүүстэй бас хандаж хэлж байгаа шүү. Бүх монголчуудтай маш их хайртай шүү. Миний охин бол энэ Монголын ард түмний хайраар бүтсэн амьдрсан хүүхэд гэж би хэлнэ. Тэгээд ингээд одоо улам л илүү хайртай болоод идэх. Хөөрхөн ирүүл болоод улам хөөрхөн бүх юмыг чадж байна, ойлгож байна, мэдээ. Тэр үе бүрдэнд би бүх Монголын ард түмэндээ талархдаг, бүх сайхан сэтгэлтэй хүмүүсээ талархдаг. Ари ихчтэй угаасаа бид нар одоо бүгдээрээ хайраар үсэн бүх хүмүүст хайртай тусалсан хүмүүстэй. Ари ихч минь ингээд төрсөн өдөр болгоно ямар нэгэн байдлаар ингэж тэмдэглэж үүдэг. Бас агуу юм сайхан сэтгэлтэй бас асар их сайхан сэтгэлтэй хүн гэдгийг бас тэр үед мэдэрсэн байхгүй юу. Тийм болохоор манай гэр бүл бас ари ихчийн хүчинд энэ их сайхан сэтгэлийн үзүүрт ингэж энэ олон хүмүүсийг бас хайраар хөтөлж миний охин бас бүгдийг бас давж гарсан бол өнөөдөр хүртэл тэр өдрөөс хойш миний охин бас нуул мөрөд 10 чудаа юмд ороод 10 удаа давж гарч ирсэн. Ганцхан халгаад бусад биш дараагийн янз бүрийн асуудал ингээд 5 нас хүртлээ. Тийм болохоор бас ард өмнөдөө за бас одоо яг зүгээр ингээд хэлэхээр нэг хэцүү. Ингээд за зүгээр биш ингээд хэлэх бас нэг хэцүү. Тийм болохоор ямар ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлага алдгүй миний охин том болгох хэрэгтэй тий. Өнөөдөр сайн асрах хэрэгтэй шүү. Би энэ олон хүний хайр хүндлэлээд миний охин чи энэ их хайраар босон чи миний охин бүгдийг даваад гарна гэдэгтээ бас итгэлтэй байсан. Тийм болохоор өнөөдөр ингээд хөөрхөн 7 нас хүрсэн. Тэгээд одоо нөгөө бидний манай гэр бүлийн зүгээс чадах юм нь би манай хүн ч гэсэн залбирдаг. Одоо охиноо хар болгондоо аз жаргалтай байдаг. Өглөө сэрх болгондоо бодох болгондоо санах болгондоо тэр хүн болгонд бүгдэд талархаж явдаг. Би дотроо залбираад уул усандаа гараад Тэнгэрлүгөө хараад бүх хүмүүст талархлаа. Тэр хүмүүсийг илгээсэн бас бурханд талархлаа. Тэгээд ингээд тэр хүмүүст бүгдэнд нь эрүүлэн аз жаргал баяр баясгалыг бэлгэлж өгөөч гэж дандаа дотроо ингэж хүсэж явдаг шүү. Тэгээд та нартай ч гэсэн одоо ч гэсэн ингээд монголчуудаа бүгдээрэнд нь хайртай шүү. Бүгдээрээ эрүүлэнх байгаараа, эрүүлэн хийлэг бүтэн байгаараа, аз жаргал, баяр баясгал, сайн сайхан бүхнийг хүсье гэж хэлмээр байна. Яг за баярлалаа. Энэ бол бас чиний та хоёрын бас хүч байсан. Тэгээд үнэхээр яг одоо бол бас ингээд бид нар миний ч гэсэн ингээд нөгөө баярын нулимс гэдэг шиг те ард түмэндээ бас ингээд одоо баярлаа гэдгийг ингээд гэр бүлээрээ бас ингээд бид нар бүгдээрээ хамт байж байгаад ингээд хэлж байгаа нь бас гоё байна. Тэгээд өнөөдөр бас амин гэрэл маань 7 нас хүрсэн. Тэгээд бид нар бас аз жаргалтай байна. Тэгээд дүүгийнхаа бас ингээд үгээ сонсч би бас ингээд нөгөө яг тэр үед яаж уйлж дуурж яаж ингэж бид нар чинь юмны ард барж байгаа те. Манай Батмүх бас үнэхээр мундаг аав байсан. Тэгээд бид нар чинь уйлна зааста чадна болно гэд явна. Тэгээд бас тэрний сайн хажуугаар саар гэж хүмүүс тэнд Монголд дансыг ашиглаад ингээд мөнгө төгрөг хурааж чадсан. Гэтэ бид нар өөрсдөө маш ингээд олонний хүч боломгүй далаа гэдэг яг өдөр болгон бид нар чинь нэрэл нөгөө олон ангит кино шиг өдөр болгон ингээд дансыг харуулаад за өнөөдөр хэдэн сая боллоо. За өнөөдөр хэдэн сая боллоо гэж ингээд бодтоор тайлгнадаг байсан. Тэр маань ч гэсэн өнөөдөр сайн тий одоо олон хүн ч гэсэн олон хүнд тусалж байгаа хүмүүс би бас юу гэж хэлэх гээд байна гэхээр ингээд сайн хажуугаар саар гэхэр хүмүүс хүнд туслалаа л гэж ярьж байна. Араас нь мөнгөний хэрүүл хийлээ л гэж ярьж байна. Бидний хувьд бол тийм юм байгаагүй нэгэд бүр ингээд гайхамшиг байсан. Тэгээ бид нар одоо болтол ингээд бид нар холбоотой байдаг тий баяр болгоноор бид нар минь тусаа мэддэг хөөе хай солонгос ирэх болгондоо бид нараас уулзахыг хичээдэг. Тэгээд чи бол үнэхээр хүчтэй байсан шүү. Мундаг шүү. Баяр их минус үнэхээр тийм дайчин бас ямар ч хүмүүс гарахааргүй дээ.
хамгийн чухал нь бас үнэхээр маш их сайхан сэтгэлтэй цайлхан хүн гэдгийг би бол бас айгүй сайн мэдэрсэн. Тийм тэгээд бас арай ихтэй таараад очиад энэ бүгдийг бас хийж өгсөн. Чи хөр өнөөдөр та хоёр ингээд гоё охиноо ирүүл болгоцсон байгаа нь хамгийн том шагнал тий. Тэгээ Монголын ард түмэндээ баярлалаа. Энэ болгоны ард гарахад та нар маань аяг цайныхаа сүүнээс илүү чөлттэй тэр үед хуушуурныхаа мөнгнөөс илүү чиж бас ингээд манай амин гэрэл охинд хандив өгжсэн бүх хүмүүс гараад ороод ирлээ. Тэгээ хүмүүс ингэж би арбайт хийж өнөөдрийнхээ арбайтныхаа мөнгийг нөгөө амин гэрэлдээ өглөө гэчихэд өнөөдөр өгцөн маргааш бас нэг ажил ордуул хийчихэд өгнөө гэд. Хүн тэгж нөгөө солонгост ирсэн монголчууд тэгжсэн. А тэгтэл Америк, гадаа, дотоод хаасайгүй л бас хандив өгжсэн л та. Тэгээд үнэхээр бид нар чадсан. Тэгээ энийг хандив болгож хандивыг үрд шимийн үзээс сууж байгаадаа бид нар бас баяртай байна. Тэгээ бүгдээрээ Батмөхөө наашаа сууж. Тэгээ бүгдээрээ ингээд хоёр дүүдэн бас баярлалаа. Тэгээ одоо манай амин гэрлүүд тэнд тоглоо явж байгаа. Тэгээд үнэхээр бид дөрөв ингээд бас зангидсан гар шиг нэг гэр бүл шиг бас байдаг. Тэгээд өмнө баярлсан талархсан сэтгэлтэй бидний зүгээс илэрхийлж байна. Монголчуудаа баярлалаа. Бүгдээрэнд нь хайртай шүү. Вау, гүнж.